өөрийгөө ингэж бодсон. Ижил та. Би бодож дуу. Ямаа. Ямар хитэнээс амттан болсон юм. Эстокой байна. Арчгаар дийлсэн байна уу? Ямар гал үгүй. Тоо яригчтэй. Хөөрхөн мэ те. Энэ юм бэ чи юу? За, энэ заяа. Миний YouTube-д оргочлыг заяа. Би нэг янзлаа. Яг энэ шиг оруулаарай. Оруулнаа. За би тэгээд оргож явах нь ч. Би өчигдөр заяа. Шийдээ сохнох нэг зүйлтэй гэдэг. Шууд устгана. Чиний уцалгаараа байлээ. За би болохоор ингээ ямар ч хамаагүй асуултууд бэлдсэн заяа. Энэ бүдтэр ингээ юу ч байж болно. Чи мэдчих болно. Чи мэдгүйч байж болно. Чи юу яаж ч болно. Чи төсөөлөөрөө хариулчих болно. Ер нь тиймэрхүү л асуултууд байгаа. Тэгээ ерөөсөө тийм юу биш. Рекламын зөв шүү ч одоо. За тэгээд ер нь бол асуун заяа. За. Хэрвээ чи амттан байсан бол ямар амттан байх байсан бэ? Одоо би юу? Аха чи. Үгүй юм чи надад. Би одоо Энэ яг хөлт нэг удаа ялбаа. Яа, яахээ. Юу бодоо үзье. одоо уухал юм байна л та тий. Амттан байсан болоо. Гэхдээ миний толгоон цаг чамайг асуугаад хамгийн түрүүнд буусан амттнаад хэлээ бодлоо гэж. Шоколад. Би ч яг шоколад л гэж бодсон. Тий, шоколад. За тэгвэл би ямар амттан байх байсан болоо? Чи юу? Хэмон. Ямар хитэнээс амттан болсон юм? Амттай штий. Лимон уу? Тий. Юу Юу чаан чи лимоныг чи юу гэсэн? амтгүй гэсэн юм уу? Йоо, яханы часгийсэн амттай. Сонин дөрүүлсэн. За хүн зүгээр юм өгч. Энийг чи янзлаад өгөнд. Лимон. Ямар сонин. Хөлөө за одоо яг шууд. За. Заяа. Би бол өөрийгөө ингэж бодсон. Ижил та. Би бодож дуу. За ууч. Юу хөл? Татчих. Татчих чи. Би заяа юм гаднаа юм юу бах. Бүрмөлөө. Тэгээ нэг шоколад биш юутай заяа юм самартай заяа. За чи наадга зүгээр хэлэлдэ шууд. Хөөе би яг тийм юм яг тийм чихэр шиг тийм байх бол. Би тэр чихрийнхаа нэрийг артчлаа. Тэгээ чиний хааган дотор чих чи юу лээ? Рапела юу? Равела ч дотроо ч өмхтэй идэх юм. Тийм үү? Тийм шүү дээ. Дотроо жижигхэн цагаан самартай шүү дээ. Үгүй би хэлээд нь шүү дээ. Чи ямар сон дэвтэргүй юм бэ? Жагаан дэвтэр сулгаадах. Эсвэл би зайлаад өгье. Дэвтэртэй олчлаа хэлээч. Гаднаа юм хатуу юм давстай самар шиг заяа. Тэгсэн юм дотор нь ингээд юм нялуун юм шоколад шиг. Хэлрээ би болсон. За би. Йоо. Би тэгтээ. Үгүй дэвтэргүй гэжсэн аягаар эвэл байгаа гэдэг. Би тэгтээ. Ой хинбэ. Тэр хиндэ наа. Би өөрийгөө тэгж бодож байна. Та ингэж их талцхантайгаа юм чи бичлэгээ нилээ хийдэг л бах тий. Тийг бага. За яах вэ? Тэгээ би бичлэг хийж байгаа хүмүүсээ амар үнэлсэн. Би 3 минут ихтэй тийм бичлэгээ бараг цаг арай болоог байхаа. Тэгээ нэг 30-40 минут бол явуулсан шүү. Би одоо Instagram дээр нэг 3 reel оруулсан байдаг шүү дээ. Тэрийг би нилээн удаан бэжж оруулсан болохоор би бас ойлгож байна. Чамайг айгүй үнэлсэн. Чиндээ нэг сар сүйдэрч байгаа. Тэр үгүй. Тийм биш тий. Дараа талаас тийш явах. Болж шүү. За ийм заяа. За асуулт гайг байгуулъя. Айтай асуулт. За хоёр дахь нь болохоор сүүлийн үед хамгийн их сэтгэлийг чинь хөдлөгсөн зүйл юу байваа? Ямар мөч байваа? Ойлгомжтой. Би нөгөө онцоо дагаж явсан маань хамгийн баярлаа. Тэр чинь ер нь сон тэрний өмнөх талаас ер нь бол ингээ онгоцтойгоо ойр байгаа нь хамгийн баярлаа. Чамд юу вэ? Миний сэтгэл нэг хөдлөхгүй юм шиг байна. Бич дотор энэ тэгэл. Ойрд нэг яг тийм сэтгэл хөдлөгсөн юм гээд яг санаанд орж ирэхгүй байна. Миний сэтгэл хөдлөгөө болсон болтой. Түр говь дээр бахта хөдлөөгүй. Үгүй хөдлөөгүй шүү дээ.
Би тэгтээ нөгөө нэг бичлэгээ оруулчаад би ингээд ингээд нөгөө бичлэгээ ингээд амар өөр амар их үзэж байгаа шүү дээ. Тэгээд ямар хөөр хийнэ гэж амар утсан. Йоо. Би энэ жилдээ нэгэн тэнийг инээж байгаа. Энэ уруул асуудалтай байгаа юм шиг. За. Тэгээ нанаа чи үзчихвээ да. Одоо энийг нанаа үзэх. Нанаа намайг бичлэгээ би үзэн чамаа гэдэр гэдгсэн шүү дээ. Тэгээд Чи тэгээ ганцхан зориулж хийж байгаа юм. нанаа зориулсан. Би тэгээ алсын байгаа бас найзуудтай зориулсан. Би халуунаад зориулж. Аргийн бичлэгээ би өөртөө зориулах гэдэг хөө. Тэгээ Өстөхгүй баярлалаа. за чиний бодлоо заяа. Амьтад ярьдаг байсан бол хамгийн муухай үг хэлэх амьт ямар юм бэ? Хамгийн муухай үг гэдэг юм та. Тийм. Хамгийн нэг амар муухай үгтэй амьт юу вэ? Жансан л Юу юм байгаа юм бэ? магад биш. Үүнийг Зүүтопиа дээр гардаг нэг тийм нөгөө галзуурчдаг За. жижигхэн бор амтан байдаг шүү дээ. За. Тэр хамгийн муухай үг гэж бодож байна. За миний бодлоор биш дээ. Муур амар муухай үг хэлэх байна. Муур. Тийм. Муур чи яг ингэ харахаар юм нэг ямгансан их зантай ингээ тий. Ингээ тийм болоо тий. Тийм. Хортой өгч байгаа шийдчихэд ингээ явж их байгаа. Би бол тэгж бодож байж. Тэрвээ гэнт үйл үзэгдэж болоод юу их вэ? Айгүй олон юм өмүүлэх баха би. Зүгээр л өмүүлэх тийм хорлон сүлэх ажиллагаанд тусгай шиг би зүгээр л тийм өмүүлэх бах юмыг Бүснүүлээд үү? тий яхаа ийм хэвэн байгаа зүйлийг хэвэн биш болгох бах. Жишээ нь одоо чи ингэ сууж идэх би ирээд чихэж мэсэл гэж юм уу? Ёо. Чи жоо дэд бүтсэн юм сэтгэж болохгүй юу? Улс төр мөр те. Би байнга үйл үзэгдэж байгаа юм уу? Үгүй ихэд одоо хүн ер нь яаж ч бодсон. Ингээ бэжсэн би үйл үзэгдэж болон шууд би улс төрийг зорихгүй шүү дээ. Би хамгийн дөрөвлөл чамааг бодно. Одоо заяа гэж яхаа вэ? Тэгээд очиад чамааг сүйтгэндээ. Тэгээ хэсэг хугацааны дараа би энэндээ жоохон энэ арай биш байх гэж бодсон шүү дээ. Тэгээ уудаад иглүүлв. Дараагийн төвшөнд гэх юм уу те. Харна шүү дээ. За заавал Тэгээд төвшнөөс доош буунах байхгүй шүү дээ. тийм үү те. Чи юу вэ? Би юу? Тэр юм те. Тийм шүү дээ. Би ч шууд Монгол банк орно шүү дээ. Яа. Би шууд Монгол банк орно. Уушлаарай надад санхүүгийн асуудал амар хэцүү байгаа шүү. Тийм байна. Манай Монгол банкнд нэлээ ихэд хоног болж байгаад байж байгаа юм. Тийм би шууд Монгол банк орно. Тэгээд би бүгд яг хүнээ байх хаа. Яа чи Монгол банк биш арай гайгүй тийм банк ах уу? Гүү. Шууд Монгол. Монгол банкны тийм нөгөө хадгалалтын мөнгөний хадгалалтын агуулгыг чи хасаад байна уу? дутуу үнэлж байна. Хамгаан. Чи ор. Би орно. Тэг ор. Нэг л хөдөлсөн дээр том л хөдөлсөн дээр. Яг чи энэчлэг орсон битээр цавтаа шатгуу. Та Монгол банкны эзэний зэгэл цавтсан гэж. Чи хамгаан. Мөнгөний агуулгыг яасан гэж. Хамгийн хичмээр байсан. Хамгийн одоо хийснийхаа дараа хамгийн хитсэн зүйл ч юм нэ. Хийснийхаа дараа хамгийн эцсийн зүйл гэхээс илүү би яг хийснийхаа дараа ингээд дандаа зөрнөлтөө үлддэг зүйлүүд байхгүй юу? За, юу юм бэ? Тэр нь бодлоо ярих. Санаатай болон санаасаргүй. Хүмүүс нөө ингээд бодлоо ярих байхад шал бодлоо ярих буруугаар ойлгочихдог байхгүй юу? Би чи ингээд араас нь нэг тайлбарлах хүсэлгүй шүү дээ. За, хайчдаг шүү дээ. Тэсний яг үнэндээ тэр хаялтынхаа дараа юу үлсгэл гэж боддог доо. Бодоод өнгөт юм уу? Бодоод өнгөрдөө. Тэр ингээ асуулт тавцаад гиншээд ингээ. Улаан хийхдээ бүгд ямар зовлонтой юм бэ? Тэгээд тэнийг юм шиг ингээ наваа гүйцэд яриулж байгаа байхгүй. Тэгээд өөртөө төрүүлж бодож тийм үү те за гэж. Яриулчих л хэрэгтэй те. Тэр одоо сүүлчийн жишээ байна те. Тийм. Йоо тэр утгаар бичсэн санагдав. Тэг чи худлаа яриаг уу? Тийм. Тэр хүн өөрөө л тийг ойлгосон. Өөр асуултандаа хариулаач юу явцсан. Би ч удаа ярьд юм шиг байна. Гэтэ яг миний удаа ярьж байгаад бас өөртөө таруулах хэрэгтэй шүү дээ. Үнэн. Бас жоохон тавтартай хаад яхав тийм. Үнэн. Хамгийн зүйн зүйл чи яг алгасч шүү дээ. Би ичмэр зүйл хийдэггүй. Яна эсвэл энийг асуу.
За, би түмнийг мэднэ. Хөөе тэр чинь тэгтээ ичмээр зүйл юм уу? Мэдгүй би санахгүй шүү дээ. Аа Сүүл харин нэг юм болцсаахгүй тэр өөрөө мэдж байгааз. Тийм. Саяны үйлдэлтэй бас ицсэн баха. Сая энэ хамгийн гэж Өмнө өмнө ицсэн баха. чиг мэдээд байна те. За. Тэр ичмээр байсан. Би яг ингээд тодорхой нэг тархинд үлдэх юм байгаа байхгүй. Би жоохон л ицсэн. Би жоохон ичээд. Зөндөө олон нэг шаналсан. Яа. Хамгийн тэнэг мөрөөдөл чи юу байсан бэ гинэ? Хамгийн тэнэг мөрөөдөл одоо амьдарч байгаа. Хамгийн тэнэг мөрөөдлөөр юу? Тийм. Гол. Яг одоо бодсон ч тийг санагдаад. Тэгээ одоо ингээд надад бас агай байгаа л ах л та. Тэгээ яг одоо санагдаж байгаа юм тийм л. Миний болохоор заяа. Би жоохон байсан юм аа. Нөгөө нэг зурагтаар амар их Виктория Секрет гардаг. Би тэгээд дотор өвчний загвар нөхөж болохсон гэж амар хөтөлсөн. Тэр тэгтээ яг охин болгоо жоохон охин болгоны дотор байдаг зүйл байна. Намайг охин биш байсан тооцлоо. Уучлаа зүгээр. Хүн бас чи охин биш гэж бодож шнэ. Амьдрал чинь кино байсан бол нэр Уучлаарай би охин шүү. Яа. Амьдрал чинь кино байсан бол нэр нь юу байсан бэ гэнэ? Яа би одоо киноны нэр мэдх юм бол Угаагүй. Ер нь ингээд амьдралаа бодож байгаа бол нэг нэр өгдөг. ингээл яг гоё юм чимээгүй юм уу? Чимээгүй гэсэн шүү дээ. Зүгээр л ингээл яг гоё зүгээр net ямт хамаар л зүгээр болол даа гоё гэж боддог. Чи надаас яг өмнө асууж ирсэн. Чи яагаад охин тухтай юм? Үнэ. Үнэхээр олон дуртай шүү дээ. Одоо яарилтын хүчил энэ бол мөртэй дараа. Миний бол хар шурган дундуу. Далаа хар шург гэж чи. Далаа хойсол та. Юу. Одоо тийм далайн хар шурганд нарны туяа. Пүү. Мэдгүй зүгээр. Би сая бодлоо л Аа. тоо. Би яг далайн шуурганд ингээд явж ийлаа заяа ингээд шуургатай тэмцээ завинээд тэр нарны туяаг хизээ анзаарах юм. Хөөе бодоо. Амар ингээл даалгаалаа шуурга. Нар гарсан. Нар минь. Нар гарахтаа эн чинь бодоо ингээл шуураал инжирч ингээл те үүл зүсээл ингээл те салхи намдаагаа яг л ингээд зөвхөн чам дээр тусна гэж боддоо. Тэгээ тусгай. Гоё юм уу? Гоё ёстой гоё. Огшиж гинөө. Миний амьдрал юм огшоо. Тийм байд. Мэдрэглээ. Мэдэрч гинөө. Мэдэрч Мэдрэг. За Google-ын киноны дүрээр өөрийгөө илэрхийлвэл ямар Google-тэй? Zootopia-гийн туулаа. Гурван амт ингээ өөрийгөө олголт тэмцээд байдаг. Гэхдээ хүмүүс намайг Pororo-гийн edit адилхан гэдэг шүү. Яасан бэ тийм үү? Аяга сони инээд явцаа заяа. Би эд юм. Одоо би асууя. Одоо намнаас асууя. Тэг нанаа чи энэнд хариулаарай. Чи Би юу? бол нөгөө нэг сөөлөө нэг юм сүнстэй кино байдаг шүү. Тэр хараа бас өөрөө яагаад ингэ яагаад аа энэ хоо юу болж байгаа яасан юу болоод байгаа юм бэ ингэ манараад идэг. Би яах Би бол өөрийгөө Zootopia-гийн туулаа. чи тэгтээ тийм хурдан хөдөлгөнтэй биш шүү дээ. Хурдан байх нь шүү дээ. Удаан тулаа харсан юм уу? Юу ч юм бэ? Тэр чинь ямар ч юм дунд юм. Тайв чи хүн болгоо хурдан байна уу? Хүн болгоо удаан байна уу? Хүү гадтай. Тулаа болгон хурдан шүү дээ тэгтээ. Хүү шээ нэ. Юм чин тэ сайнтай муу. Өөр юм дуртай бүгд. Хурдан удаан тулаа шүү дээ. Би зүгээр өөрийгөө 50 байлгаас сурцсан юм байхгүй юу? Үнэ. Уучлах хэцүү юу? Уучлах гуйх хэцүү юу? Уучлах хэцүү шүү дээ. Уучлалт гуйх хэцүү ч гэсэн уучлах хэмжээний тийм хэцүү биш. Үнэ. Хамгийн их өөрөөрөө бахархсан өөрийгөө үнэлж байсан тэр мэдрэмжээ хуваалцаж байна. Нэг хэлжүүл өөр хүмүүс намайг үзэж болоо. Тэгэж Их оролго байж байгаа. Зөвхөн анаар л идэдли явуулж байгаа. хоёул нэг хадгалах удаа. Хамгийн анхны ажилдаа ороод ингээд сурцсан. Тэгээд нэг мэдлэг ингээд бүгдийг хийгээ сурцсан байсан тэр үү. Ингээ анхны ажил гэхээр аюунд юм ээ те. Нисгэд юм ээ те. Үгүй. Энэ ажлыг би даван тулааг угаалахаар хийж чадахгүй. Аа нөгөө юу юм бэ те?
11 дугаар ангид юм шиг байна. Хаврын заяо. Бийтэд бүр ингээд амар завгүй байсан байхгүй юу? Тэгээд тэр жил юу болсон гэхээр тийм загварын тэмцээн болсон. Тэгээд тэрэнд нь ингээд даашгүй дээр нэг нийлээд авангард юмнууд хийгээд төгсөө золоо 2 болохоор нийлээд бас нэг оёлын таашин хосомчнууд хийжсэн. Тэгээд даашгүй дээр болохоор бүр ингээд ватам цаас шүү дээ. Ватам цаасыг бүр ингээд нарийнхан ингээд хэрчээд заяа. Тэгээд ингээд хуйлаад тэгээ юм нэг бөмб юу болоо шүү дээ. Нүчиг юм болоо шүү дээ. Тэдний гараа ингэж наагаад одоо ийм том ийм Victoria's Secret гэх бүр ийм том ийм далавч заяа ингэ зүүдэг. Тэгээд нэг тэр чинь ингэ нэг коллекцэн 5 загвартай. Тэгээд нэг нь болохоор ийм зүгийн бөхс гэх юм да. Тэгээд нэг нь болохоор ийм дан хормой мормоо тэгээ ингээд бүр нэг янз бүрийн юу ч хүлээд нэг тийм 4-5 загвар гаргаад тэгээд цаас дахин ашиглах хичүү юм бэ лүү. Нөгөө нэг юу? Тэр авангардын өдөртөмжин дээр. Бус нь болохоор нэг хогийн уут шууданууд ашиглаад тэр дунд чинь бол тэр мангар том ирвэхээ чинь бүр амар суртаа харагдсан юм чинь. Тэгээд тэр жил даашгүй тэр юу авчихсан. Алтаваад төгсөө хийн зулаа 2 болохоор бас гоёлын тэр нөгөө нэг юунууд нь бас манайхтай ингээд туршуулаад амар гоё цэцэг мэцэгтэй бүр ингээд цэцэг нэг болгоны нөгөө дэлбээ болгоны ингээд нэг цаас нөгөө даваа ингээд нугалж байгаа ингээд наадаг штеп. Тим юм хийгээд тэгээд нэг дүүрэг рүү гараад дүүргээс нэгээ гараад дахиад нөгөө юу руу гарч ирсэн. Нийслэл рүү гараад тэр жилдээ бас л нэлээ олон медалууд түүжсэн байхгүй бид дөрөв ингээд. Тэгээд би бас тэгэн чинь нэг ингээд авангард гоёлын даашинз тэгээд Монгол үндэсний дээлгээд ингээд 3 төрлөөр ороод тэгээд би Монгол үндэснийхэн дээлийн нэг дээл мэлийн өмсөж загвармаагаар хаалгаадсан. Тэр үед тэгтээ бүр ингээд тийм байна. Бид нэр угаасаа ална гэдэг дээр яг тийм явчихсан бай тий. Тэгээд бид дэд чинь нэг загварын сургууль нэг үлгэр мэлдэг. Тэгээд хинч бид нэр загвар оров лээ. Гэтэ гоё юм тий. Амар. Тэгээд тэр үед амар гоё зэ ингээд өглөө хичээлдээ яваад ингээд өдөр тараад тэгэл өдөр нэг юм олж ичээд тэгэл бүгдээ хөдөлмөрийнхөө нөгөө нэг камер руу ороод суучдаг заяа. Тэгээд хөдөлмөрийн камерууд юм хоёр тустай юм юу таахгүй. Нэг анги руу ороод алталт нь дахиад юм том кабинет байдаг. Тэр кабинет бол ингээд биднэрийг болсон заяа. Тэгээд дээрээс манай анги чийсмээгүй. Тэгэл ер нь ард ингээд нөгөө нэг бид итий юм бүр ингээд талхан цаацтай заяа бараг. Тэгэл ингээд орой ээж мэж ингээд нэг нэгээр хоол авчиж өгч бид нэрийг хооллоо заяа. Тэгэл ингээл ээж мэж ингээл хоол барьж өгөөл. Тэгэл нөгөө үедээ дуудаад бидэд ингээл хоол молоо идэл. Тэгэл заримдаа төгсөөгийн их чинь хоол мол хийж ирэл ингээл бид дөрөв ингээд амар. Бид хэдийг бүр. Тэгээ эн чин манай нөгөө ангийн охтууд бүгдээрээ ингээд оролцоо. Загвар магварын доотлын ангийн охтуудаар ингээд өмсүүлээ. Тэгжсэн. Тэр охтууд амар гоё юм нэг өөрөөрөө бахархсан гэхээс илүү зүгээр л юм гоё. Хийгээд дуусна хаа ингээд бид зүгээр л юм хатид үе юм гой бин чандаг юм жижигэн бүдэг үүдэг шин. Тийм бүгдэнд ороод бид хэд ингээд нусаа гойжуулаад гой бин чанар жидэж үлээ. Амар. Тэр үсээ хамсаа. За та ер нь өдний өндөр наслахта бүдэрч унж байв уу? Шууд утгаараа юу? Тий, шууд утгаараа. За тэр тухай болцооч. Тэг яг үндэ гүн унаа шүү дээ. За. Нэг тэр тухайн үед өвдөх мэдэрдэг юм байл зүгээр хүн араагүй. Үнэ. Нэг жил одтой байлээ те. Үнэ. Тэр сайхан. Тэгээ ярьчаад би энэ нэг халуун суух га нөгөөг нь гарч ирэхгүй. Чинээс нэг ярьчихгүй нэг хоёр уншуулаад байна. Зүгээр өвөл яг нэг хичээлд явж байгаа байхгүй юу? Битүүрэнтэйсэн. Тэгээ анги ингээ санахгүй. Уурчсан дуундаг мэн гэдэгсэн болов. Тэгэхээр жоох юм тий. Тий. Ийм хөндлөн ийм гудам байдаг байхгүй юу? Зүгээр дахиад чи үзвэл танай гэрийн баруутал тийм. Ийм гудам тэгэнгүүтээ ийм жоох юм овоор тэгээ ингээ доошо бууцсан. Тэгээд цааш тэр одоо дулаарч яс юм уу эсвэл ингэж хүүтрэгчээс юм уу? Яг ингээ жоох юм өсцөөс ахгүй юу? Тэгээ явж исэн чи ингээ онцтой. Гоолго ингээ онцтой. Юу энэ хоёроо ингээд үү? Yes. За хүмүүс ингэсэн гинэ. Тэгэл ингэж хараад байхгүй юм гэлээс асуусан да. Тэгээ өвдсөн үү? Мэдгүй санахгүй нь өвдөж л та
хараас яаж утсан? Чи Би ямар нугардаг юм шиг. би бүрсээ чи тэр асууж чаддаг гэсэн юм чи. Арцэг норыг хийлгэсэн бах оо. Хөөргээд. Олон хүн л харах хэрэгтэй л дээ тэр зүйлүүд. Би зэ Үгүй ядаа санаа мөр өвдөж чадчих. Йоо. хүн хараад агаар бүр өвдөж чаддаг юм. Тихаха. Би заяа. Тэр чин 12 дугаар ангид байсан. Манай нөгөө сургуульчаа ингээд юунаасаа гараад, сургуулаасаа гараад баруун өргөнгөд ингэж явж байгаа юм шатаар дээшээ гараад ингээд би тамирын талбайны дээрээ идэг байхгүй юу? Мэдээд. Тийм дүүгийн сонссон шүү гээ тий. Гүгү. Сонсоогүй. Яа. Сонсоогүй Би мó. нөгөө сая өөрөө нөгөө шүдэг өвчтэй байгаа мартаж идвэр санагдаа. Идсэн чи угалж чаддаг. Гүлгчээч. Гүлх надад. Тэгээ одоо энийг заяа амар ядрагт ингээд төгсөө манай төгсөө шүү дээ. Төгсөө бүр ингээд бүдрэх гэдэг үг гарвал намайг амар шулдаг байхгүй юу? Яа зарлаа тий. Төгс тэрийг одоо нүдтэй үгүй. Би ингээд тэгээ тамирын авах гээд ингээд явж байгаа байхгүй юу? Яг ингээд шат руу гарахын яг өмнөхөн заяа. Сугуулдаг. Би ингээд яаж унсан мэхээр ингэж явж байгаа хөлөндөө ороод талтаа заяа. За. Ингэж тавьсан юм тий. Урд нэг хөлнөө урд нэг хөлөө 50 гот ингээд авсан. Окей би чамд одоо хэлэх гээд байна. Ингэж явж яснаа хөлөндөө ороод цолдоод дээшээ тэнгэр хараад өвдгөрэй гэж. Би бүр ингэж эргэж ингэж бүр ингэж хүн хөлөндөө бүдрүүл ингэж дугаар л ингэж тэр чигээр онцохгүй заяа. Би ингэж тэнгэр хараад буцаж ингэж илгээр ингэж унсан заяа. Тэгсэн чинь хамгийн амар нь яг сургуулийн тэр нөгөө талд ингэж манай одоо яг нөгөө ангийн бас нэг гоё тийм жоохон тийм дата үзаад өгч. Манай параллел ангийн заяа. Одоо эхнэр хүүхдтэй бүгдээ болцгооцол авалтаа. Тэгтэл тэднэр бүр ингээл сам жунтлаа. Би чинь тэр өөр тарн ярна. Амар дуугараа. Тэгээд бүр ингээ бүгдээ ингээ баг ингээ шоконд ороод заяа. Тэгэхэд хүний найз айгүй өөдгөө юм байлээ заяа. Төгсөө загасч ирсэн гэж. Төгсөөд энэ бүр ингээ илгээ тэрврээ заяа. Бүр ингээ төгсөө орон ингээ газар зөгөө бүр ингээ амар муухай. Хүний найз болтой хүнийг босгож авчаа тэр эдээс жоохон нууж босгож авч явчаа тий. Тэгээ ингээ авч явж болно та. Төгсөө тэгээгүй төгсөө намайг шолсоол гэсэн. Би бацсан дүрэндээ доглоод явсан. Би тэгээд тэрнээс хойш би бараг 7 хоног ч 10 хоног ч би ингээ доголж явсан гэдэг. Тэгээ миний бүр ингээ өвдөм бүр ингээ цуулах заяа. Тэгээ өөр янзан пунцаг эмэн санал очоод ингээ бэтмен тавьчирна. Миний хөл мөлөө боож өгч ирсэн мэт юм. Тэр бол өстой хамгийн ичмээр уналтай байсан. Амжилттай. Хамгийн хачин зуршилч юу вэ гэнэ? Энэ шүү. Зургалын хайрцаг болдог. Хачин. Тэгээ нөгөө цэвэр сэтгэл санаатай амар холбоотой гэж байж мэдсэн л дээ. Жохоо юм санаа зовхор юу ингэж юм жоохон тэгж мэгээ тэгээ жоохон ингээ хөндөж мөхөнд хараа ингээ шууд ингээ хахлаад эхэлт юм. Тэгээ байсан. энэ уугч шиг юм. Гоё ч юм уу. Уг гоё юм. Тэгтээ ууж чадахгүй. Яагаад Хаалгүй. хатуугүй бол та. За гоё. Миний туршил гэвэл машинд ороо би нөгөө шууд хаалгаа төгждөг штеп. Тэр хүнд ингээд амар муухай сэтгэл төрүүлдэг байна. Гүү шүү дээ. Алуурч юм шиг. Би ч safety гэдэг. нэг тийм хамгаалагдсан мэдрэмж авдаг. Аюу хин хаалга нэгээд бүлчихвэл гэсэн бодол амьддаг байхгүй. Би тэгтээ яагаад ч хизээч ингээд машиндаа сууж явж байгаа ингээд надад юу гэдэг тийм хүмүүс ингээ хаалга татаж одоо миний ард мартаас цүнх мөнгө ингэж хулгайлж үзээгүй л тийм. Тэгтээ энэ зуршил яг юунаас үүдэлтэй вэ гэхээр энэ яг эрдэнийхээс үүдэлтэй байхгүй юу? Уучлаа. За харин тий энэ яг эрдэнийхээс үүдэлтэй заяа. Яасан яг эрөөсөөс ингээ гарах гад ингээ явгууд нэг нь мэдээд хаа зогсно. Араас нь би очино. Мэдээж багаа зүрхэн. Тэгээд эрдэнийхгүйгээ цугтаа тэр хоёр явна. ёо. Би багаа жаагаагаад алтнаар нь яг энэс л болсон байхаа. Тийм ээ нэ. За би яг нэгнийхэн тийм нэг удаа харсан юм. Эрдэнийх сан дандаа дэгдэж. Дандаа дэгдэж чи юу н тэмдэг байсан ш. Одоо тэгтээ гайгүй. Нөгөө хаалга зогсоод тийм яг. Эрдэнийхээс үүдэлтэй биш.
Даа тэгээ гүүчээрээ багаж нэг хүн байх. Төрөө зүгээр. За жоохон явцсан хагаа зурсан чи. Үнэ. Тэр л та өөрийнхөө хоолнд үнэлгээ өгөх гэвэл 10-аас хэдэн оноо өгөх вэ? Йоо. Энийг 4-2 үдчихэд олон юм ярих болов. Гэхдээ лавгагийн хоол лавга яг гой хоол хийж өгье гэж бодсон дээ гой хоол хийж өгдөг байхгүй юу? Надад Нөгөө хэднээс боддгоо бодгоогод унаа дөрөвс. Гэхдээ би хийдэг шүү найзаа. Хоол хийдэг аахгүй юу? хийдэг. Миний нөгөө гой дуртай хоол байгаа шүү дээ. Тэ гадаа Өндөртөө орох тий. Тэрийг бол гоё хийж өгдөгөө. Хэдэн оноо өгөх тийм өөртөө 10-аас нэ. Надад хэдэн оноо өгөх вэ? 10-аас 10 штэ найзаа. Чи нөгөө хамгийн гоё хоол хийдэг юм шүү дээ. Одоо би чи ингээ найзаа би төмстөө ураг идчих болох уу гэх. Эхэлдэг шүү дээ. Зөв. Би өөртөө 10-аас 11-ийг өгнө. Шок. Би бүр шок. Тийм үга бадрахгүй. Амар. Би бас би гэхдээ ер нь өөрийгөө гайг бол хийдэг гэж боддог. Би өөртөө 9-ийг өгнө. Яг гайгүй үнэ. Чамд гэхдээ би нэрээ 8 өгнө 8 өгнө. Гоё бол. Тэгээд Зөвшөөрж гинэ. За. Баярлалаа. Сайхан байл хангалттай. Энд ихтэй ямар гоё авдаг юм бэ тий? Харин тийм ээ. Цаг хугацааг буцаавал хэдэн оны хэдэн сарын хэдэнд очихгүй яагаад вэ? 10 дугаар ангидаа л очив. Хавар намайг үйлсэн гэж. 9 сарын 1-нд. Яа. Би тэнэсээ хийж амьдрын үстэй тий? Энд ч юм зүгээр Зүгээр заавал яг буцаал очивол гэж юу? Тэгвэл би яа. Үгүй би нин заяа. За тийм үү. Буцаж очиод амьдрах юм байна заяа. Ахаад өөр нэгт иймэрхүү утгатай асуулт байгаа байхгүй. Тэгээ буцаад очиод амьдр гэвэл хийх. Буцаад очиод амьдр гэвэл би 10 дугаар ангидаа очив. Тэгээ би ингэж их унтдгаа болно. Чи зүгээс юм л дараа. Завсартай яг амьдрын би тэр үеэс эхэлж. Яг нөгөө гэрт чи юу ороод ирэх гэж унтчихлээ. Тэр ч одоо бодоод 10 тэр явцаа юу? Мөн. Яг гонигтай үедээ. Гонигтай гэж би бас миний өөрийгөө тэ нөгөө нэг хамгаалах идэж ингээд итгэвчсэн байсан баха. Мэдгүй. Сэрсэн бол өгчихжээ. Үгүй байгаа. Тийч чамд ерөөсөө идсэн сэрүү идсэн байгаагүй. Магадгүй. Яа, Чи тэгтээ амар унтдаг байсан нэ. Одоо тэгтээ гайгүй болсон шүү байна. Би бол заяа. Яг 2 анаа сургуультай явсан байсан гэхэд би нэг чаавал сургууль мөргөлгүй л байсан шүү. Цэцэрлэг үү би нэг тэр явцал байсан шүү. Түр жоохон заяа. Тэг ингээд нэг өдөр тэр өдөр амар бороотой заяа. Тэгээд ингээд 2 ээж өглөө босоод 2 анаад ингээд хоол хийж өгчөөд тэр хоёр хичээлд нь явуулчих чам заяа. Тэгээ ээж буцаад ирэхэд аав хоёр аав намайг нэг мөрөн дээр өрөөд яг нэг хуучин гэр болохоор захтай айгүй ойрхон нэг гудам хэрэгтэй зайт юм уу да. Километр нэг 100 м айгүй ойрхон. Тэгээд тэнцээс гараад аав намайг ингээ мөрөн дээрээ үрээд хоёроо ингээ бороотой өдөр ингээ би юм цувтай тэгээ ингээ аавыг ингээ нэг цуваараа ингээ хаагаад тэгээд бит хоёр захиолоод ингээ нэг зөөх юм уу би ингээ юм аваад тэгээд ирчихсэн яг нэг тэрхэн дурсан надад ерөөсөн мэдгүй. Тэр ингээ амар гоё. Тэгээ бүр наанасаа хийж амьдрах юм уу тий? Тэгнь. Тэгэхээр би одоо нэг сургууль мургал ороогүй байсан юм лөө. Тэр үеэс л ахуулаад. Тэгвэл би яг одоо яг ингээд тий тухайд исэн өөрийгөө яг ингэ байгаа. Магадгүй. За бурхан чамаас юу? Насаараа нэг л хоол идгэвэл чи ямар болсон гоо? Өдний өндөрлөг дээрээс харахад би ч өмнө нь ингээд шүлгүүл хоол байсан байвал юу яах гэдэг байсан шүү дээ. Одоо би шүлтэй л хоол юу ч яах вэ гин. Энэ нөгөө насны намар. Битгүй гэхдээ ингээд хаяа бүр ингээд яалтч үтгдэг заа ингээд миний ходоод ингээд амар зөөлөн юм хүсээд тэр нь ингээд ямар ч тийм тос мосгүй зөөлөн шүлээд байхгүй. Шүлэл юм байна тий. Би бол ярахтаа мотото ногдож шүлээ. Би уус ногдож шүлээ яаж ч зөөхгүй хаа. Эсвэл гой жигсэн хүртэл шүлж юм. Юусэн шүлэл. Эсвэл яваагүй шүү. Олны танил краш юм бэ. Бодчихноо. Нэг жоохон дараа нь явж идэх санахаараа. За тийм. Миний бол угсаа ойлгомжтой. Хэрвээ чи энэ бичлэгийг үзүүлээ 25 оны
4 сарын 5-нд чийл байсан бэ. Чи өөрийгөө үзнэ. Чи нэрийг хэлчихээ чи. Угаагүй өөрөө үзнэ. Надтай суусныхаа дараа үзнэ нэрээ шүү. За хай. Ямар хүнтэй огт гэрлэж чадахгүй вэ гинэ. 3 зан чандрын. Тэгээ хэлчихсэн. Муухай юм да. Хэлээч. За ер нь шүү дээ тий. Уурлаад ирэхээрээ ингээд өөр болчдөг хүнтэй. Шууд ингээд одоо ингээд зүгээр ярьж байгаа гэсэн ингээд уурлахаар амар нөгөө муухай үг хэлдэг ч юм уу тий. Тэгэж өөр болдог хүнтэй. Тэгээд ер нь бол тийм дүр эсэгдэг хүн. Хүмүүс амар нэг юм хэлдэг. Ер нь тийм л юм энэ дөө. Хамгийн уруу гэлтгүй хамгийн голлох чанар нь дүр эсэгдэг байх юм. Шал дургуй. Ямар ч гоё хүмүүс. Гүлч гэж бодоод. Тэгээл би бодсон шүү дээ. Нэг багтаа гоё үстэй. Би залхуу үнтэй байж чадахгүй хаа. Ингээ тий ажилласаа ядраал ороод ирэхэд ингээ тий ядаж төрүүлээд ирсэн бол ядаж махаа гаргаад тавьчихдаг юм уу тий. Хоол улаан цай хоол хийгээд өгөхгүй махад ядаж махаа гаргаад тавьчихдаг. Эсвэл тий за намайг ингээд одоо юу гэдэг гадуур явж аваад гэртээ ирэхэд ингээ нэг чийл аягаа гоох хэрэгтэй шүү дээ ингээ нэг хүний гар хараад идэг нэг тийм нэг чийл хийгээд би ингээ гэх ингээ ангаагаа хийж идэг нэг ажил хүмүүс байдаг шүү. Тийм үнтэй би бүр огт тэрээд байж чаддаг. Дараагийнх нь болохоор сэтгэл үнтэй би болгоосаа. Ингээ нэг хүнд чинь ингээ нэг жоохон юм сэтгэл байдаг да. Юу гэдэг тий. За ядарч байгаа хта за ингэчи ч юм уу тий. Эсвэл одоо хөөх заяада за энийг ингэчи заач гэдэг юм уу. Тийм сэтгэл үнтэй би угаасаа байж чаддаг. Үнэ. Тэрийг яг үнэ хэллээ. Тэгээд дахиад нэг нь би бол худалч хүнтэй байж чадахгүй хаа. Яагаад тавь? Чи дөрөв хэллээ. Үгүй шүү дээ. Сэтгэлгүй, ажилгүй. Одоо ингээ 3 дахь нь худалч гээд ингээ болж шүү дээ. 4 дахь нь юу хэл? Хэл. Хамгийн ихнийх чи юу гэсэн бэ? Хамгийн ихнийх нь ажилгүй л байсан шүү дээ. Тийм үү. Чи юу наа? Чи 100 оны өмнө энэ дөрөв байгаа шүү. За энэ бичлэгийг ахиж үзээд би энэ хүнд баталнаа зүгээр зүгээр. Сансан шүү. Юунд ирэх юм? Энэ шүлэнд. Тэгтээ би надад чинь дахиж яг сансан да. За би юм гоё санаа шүү заяа. За би яг юу санахаа бодчихлоо. Би яг санах юм болчихлоо. Би надаас ч үнэтэй юм санаа. Тэгээ 3 дахь нь болохоор хоёр шүлгийг. Ирэн үстэй. 3 нь би худалч үнтэй байж чадахгүй. Хүн ингээ худлаа яриад байгааг мэдээд хаад худлаа яриад хаад тэрэд идэв юм аа. Яг нэг бидэнд бол нэг тэрүүлдэг нэг найз байдаг да. Хүн байдаг да. Тэр хүн одоо өөрийгөө үзээд идэх баха. үзэхгүй баха. Би үзүүлнэ. Үзүүлэх нөгөөд нь заавчлаарай. За яг одоо заяа сая доллар өгье гэвэл чи яг юу гэх вэ? 3.86 гэх вэ? Би ингээд 50 амьдрч болох зүйлээ бэлдэх баг. Үгүй тэр мөнгө угаасаа зүгээр байгаа зүгээр дансамчин байгаа чинь ингээ хангалдаг юм уу? Зүгээр дансан байгаа намайг 50 болгоно гэж юу? Үгүй шүү дээ. За. Тэр мөнгө байснараа яг 50 биш байхгүй. Би яг ингээ бүх юм бэлдэн. Тэр чинь яг ингээ миний 50 байдал чи ганцхан надад шалтгааллахгүй шүү дээ. Одоо жишээлбэл чамд нэг юм ямар нэг юм боллоо гэд би 50 босгох байхгүй. Тэгэхээр би 50 байх юм аа л биш. Хөр. Тийм болцсон. Хүн ер нь тэгээд 50 амьдрахад л болсон дөө. Би бол заяа мөнгөтэй карт аваад гадаад паспорт аваад би зүгээр л яв. Би зүгээр л бүр ингээд зүгээр л дэлхийд орчин зүгээр ингээд. За яг ээж рүү залхаа тэгэл за би ингээд явж байгаа дий яа. Тэгэл би зүгээр л гараа явчихна. Тэгээ нэг жил гэхдээ би арай явж чадахгүй хаа. 6-7 сар явж байгаа. Тэгээ буцаж ирээд тэгээд ингээд яваад ер нь л би тийм аялын л амьдралтай. Тэгээ яг мэдээж тэр мөнгөө зөвхөн өөртөө өгөхгүй шүү. Ингээл үлдээчээл тэгэл за энэ мөнгө аялаад надад бол энэ хангалттай гээл бид түүнийг авч үлдээ тэгэл яа. Зүгээр л жоохон тавь ятмаар. Хатгаа тэгэл ингээд луул тавь. Дэлхийд ганцхан л өнгө үлддэг вэ? Ямар өнгө үлддэг? Наа чи бас асуудал шүү те. Өчигдөр шаран өнгөлтөд юм шүү дээ. Яг одоо энэ тэнгэрийн өнгө шиг яг энэ өнгө шиг юм тэнгэр өнгө. Энд ч ихтэй харагдаж байгаа юм байна те. Харагдчих. Миний гол зүгээр цаа.
Өөсөө зүгээр цагаан амар юм гоё. Би ерөөс юм цагаан өнгөнд амар тийм одооных шиг юм амар дуртай байгаа байхгүй. Одоолгоор ингээ цагаан өнгө ингээд амар гоё юм нэг жоохон тайван юм. Тэгээ юм гоё сэлүүхэн гоё. Одоо цагаан өнгө надад амар гоё таалагдаад байна. Тэгэхээр зүгээр цагаан байвал юм нэг муухай мэдсэн ч цагаан өнгө гоё харагдах байгаа. Хулгай зэрэг дээр мэдж байгаа хүний буу хүртэл цагаан байвал бас гогшмоор. Йоо яа. Хамгийн тэнэг худалдаа авалт чи юу юм бэ? Хамгийн тэнэг худалдаа авалтаа. Тэнийг биш хөвгөлтөөгөө хэлдэг хамгийн ойр хугацаанд басан. Хоёулаа нэг гэрт байж агаад басан та. Бүргэр идэх гэж гараад торт идэх гэж гараад KFC ороод тэгснээ өмд авдаг. Тастайгаа. Би яг тэр үеийнхээ стори хийжсэн байдیں۔ Яг хахгүй гэсэн дээ. Нэрээ битээр яг анханд бол чамд торт идүүлэх гэж хэлсэн дээ. Тэр хаард руухгүй. Тэгснээ тэгээд тэгсэнд нь тэр хаалттай байснаа шүү хамаагүй юм болсон баха. Тэгээд битээр нэг үзэж өмд авсан зогсож байсан. Тийм дээ. Надад тооцоо. Юу? Өсөд авчихсан. Намаагүй. Хэлгээд байт. Ногоон заяа. Хар ногоон. Тэгээ нэг иржэн. Тэр ихтэй чамд одоо таард юм уу? Таарддаг л да. Тэгтээ нөгөө нэг ийм улан амар нэмэх юм байлээ. Тэгээ миний нөгөө нэг миний өсөд авахтнаа чи ер нь амар зузаа авах шүү дээ. Эсвэл юм бүдүүс хийдэж юм уу? Тийм готлнууд өмсөөр нөгөө нэг юм нарийн өсгийтэй дээрээс юм нэмэхгүй болтой готлом хөл өвдөд. Тэгээ би тэрийг авснаас хойш за нэр апууд нэг тод ид удаал өмсөн байна. 2 3 удаал өмсөн. Тэгээ тэр бол одоо болох бүр ингээд баг ингээ уулын харуул баг ингээ бүр ингээ цоош нэрээ ингээд баг мөлчгөрөөрөө бүр. Тийм үү. Хоёлаа дээшээ жагсах уу? Энэ хамгийн амин одоо 9 30 болж шүү. Одоо дүн 21 тасвал. Тийм үү. Тийм. Би яг дээшээ жагсах жагаад орой дээр нөхөхгүй маркет хоёул талаасаа. Хитэж хоёул байраа үзье. 10. Тэгэхээр энэ ч 10 жоохон өрөө. Тэнд одоо чи тийш ингээд чигээр аргагүй тийм сүүл нь танаар чинь. За.